Сайн байцгаана уу? За өнөөдөр эзний үгийг хуваалцъя. За Эхлэл номын 2:18-д хүн ганцаараа байх нь сайн биш юм аа гэж бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл одоо бурхан хүнийг бүтээчээд тэг харж агаад энэ хүн чи ерөөсө ганцаараа байх нь сайн биш юм аа гэд тэгээд одоо Адамд Еваг бүтээж өгсөн байгаа. Тийм ээ. Тэгээд та нар одоо цаашаа үргэлжлүүлээд бид нар одоо ингээд Библийн бусд ишлүүдийг ингээд цаашаа үргэлжлүүлээд унших юм бол одоо Бурханы хүнд өгсөн 10 хуулийн одоо 4 хууль нь хүний Бурхантай харилцааг үлдсэн 6 нь хүмүүсийн хоорондын харилцааг хоорондоо зохицуулсан хууль байдаг. Тэгээд цаашаа яваад Матай номын 22-ын 36-аас 40-дэр одоо нэг хуулийн багш ирээд Есүсээс асууж байгаа байхгүй юу? За ер нь ингээ Бурханы хуулиудаас аль нь хамгийн чухал юм бэ гэж асууж байгаа. Тэгэхээр одоо тэр Есүс юу гэж хариулсан бэ гэхлээр чи эзэн Бурханаа бүх зүрх сэтгэл сүнсээрээ хайрл. Хоёр дахь хууль нь болохоор хөршийгөө өөрийн адил хайрл гэж тушаас. Тэгээд тэр нь юу гэж байна гэхлээр энэ хоёр команд дээр л энэ хоёр тушаал дээр л одоо тэр бүх одоо Библиэлд бичигдсэн тэр одоо зөвчнөр одоо энэ сайн мэдээ дамжуулагчдын энэ бүх хууль бол ерөөсөө энэ хоёрхан зүйл багтж байгаамаа гэж хэлсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо ингээд бид нар Библийг унших юм бол Библи биднэрт ерөөсөө харилцааны тухай заадаг. Харилцаа маш чухал юм аа гэж заадаг. Тийм ээ. Тэгээ яагаад ингэдэг вэ? Тийм ээ. Тэгэхээр одоо яг одоо шинжлэх ухааны үүднээс бол ер нь ийм гинэ. За одоо ингээд зарим амьтад бол ер нь ганцаараа амьдардаг амьтад байна. Зарим нь ерөөсөө сүргээрээ л амьдардаг амьтан байна. Тэгвэл хүн бол ерөөсөө одоо нэг өсөндөө яг л сүргээр хамт олноороо байж ээж амьдардаг одоо хүмүүс байгаа байхгүй хүн гэдэг бол ерөөсөө тийм ээ. Тэгэхээр загас усанд амьдардаг шиг хүн хүмүүсийн дунд амьдарч ижил сая өсч өндөөж цэцэглэж ургадаг. Тийм ээ. Өөрөөр хэлбэл одоо та бид нар одоо хувь хүний хувьд одоо байж болох тэр одоо хамгийн одоо дээд зэгтээ хүртэл хөгжиё гэвэл би хүмүүстэй харилцаан дотроос л тэгж ургаж өсч өндөөдөг. Тэрнээс биш одоо ингээд одоо жишээлбэл буддын ч юм уу бус шашинд өгүүлдэг шиг ингээд гав ганцаараа одоо ингээд уулан дээр гараад бахан мацаг бариад бясалгал хийж байгаа л амар сайн хүн болчоод буугаад ирдэг гэдэг зүйл болвол байдаг. Бид нар хувь хүний хувьд өсч өндөөё гэвэл ерөөсөө л хүмүүстэй харилцаан дотор л өсч өндөөдөг. Өөрөөр хэлбэл бид нар одоо яг түрүү чи хэлж байгаа шиг тийм ээ загас усанд амьдрахаар бүтээгдсэн шиг хүн бол хүмүүсийн доторх харилцаан дотор л амьдрахаар бүтээгдсэн юм аа. Тийм учраас одоо Бурхан биднийг хараад хэлж шít хүн ганцаараа байх нь ерөөсөө сайн биш ээ. Тийм ээ? За хэрвээ тэгэхээр өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ гэхээр та бид нар одоо хүний мөнд хүрэхэд ямар үндсэн хэрэгцээ байдаг вэ гэвэл хүн намайг одоо ингээ хараад ганц зүрэг миний хувьд бол айгүй чухал хүн. Би ганц зүргийг хүндэлдэг. Би ганц зүрэгт хайртай. Энэ хүнийг бүр өөр хинээрч орлуулшгүй. Энэ хүн миний амьдралд надад маш чухал шүү гэж хүлээж авдаг ийм л зүйлийг бид нар орчноосоо хайж хүсдэг гэсэн үг. Хэрв ингэж авагдахгүй байвал одоо хүмүүс намайг ерөөсөө ингээд энэ ганц зүргээр яад юм байсан ч байхгүй байсан ч хамаагүй энийг юм гэж үзээд байвал хүнд ямар зүйл үүсдэг вэ гэхлээр одоо яг хүний тархины бол яг тэр өвдөлт мэдэрдэг хэсэг нь цочирдог гэж байгаа байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл хүн хүмүүст хүлээн авагдахгүй хүмүүс зөвшөөрөгдөхгүй байх юм бол хүний сэтгэл маш гүнзгий хямралд ордог. Маш хатуугаар өвддөг. Тийм ээ. Тэгэхээр
Өөрөөр хэлбэл бурхан үүнийг мэдж байгаа учраас биднэрт дээрх тушаалуудыг өгсөн байна. Үгүй чиний амьдралд өштэй ганцөргөө хамгийн чухал юм болвол чиний эзэн бурхантай харилцах харилцаа чинь хүмүүстэй харилцах харилцаа чинь хамгийн чухал. За тэгээд одоо ингээд би хэрв одоо ингээд хүлээн зөвшөөрөгдөхгүй байна гэдэг одоо мэдрэмж надад байна гэж одоо хүмүүс намайг ерөөсө хайхардаггүй, хүндэлдэггүй, тоодоггүй. Одоо ингээд намайг сонсдогчгүй, намайг анхаардагчгүй. За ийм байх юм бол хүмүүс ингээд сэтгэл санааны гүнзгий хямралд орж эхэлдэг. За ингэнгүүт одоо надаас 2-3 янзаар яг зүсдэг тийм ээ. Одоо ингээд та нар сонссон байх тийм ээ. Ингээд амтэн ямар нэг аюулд учрах юм бол амтнаас 2 янзаар ягц гардаг гэж. Нэг бол зөрөөд дайрдаг. Одоо нөгөө амтэн руугаа, нэг бол зүхтаадаг гэж. Тэгэхээр хэрв одоо ингээд та бид нар хүмүүс эсвэл одоо миний эргэн тойрны хүмүүс намайг хүлээж авахгүй байна гэж мэдрвэл би нэг бол зүхтаадаг. Би одоо тэд нартай харилцаа болоод, уулзгаа болоод, харьцаа болоод ингээд өөр тийшээ хараад бүр ерөөсөө ингээд өөрийгөө тойрол хан босгочдөг. Эсвэл би буцаад та нар руу дайрч эхэлдэг. Шүүгээд те эргэн тойрныхоо хүмүүсийг шүүгээл энэ нэг юм тэр нэг юм энэс өөдөггүй энэ айгу муухай штэ гэд. Тэ энэ бүх зан энэ бүх реакц чи хаанаас гараад байна гэхэлэр би хүлээн авагдахгүй байна. Хүмүүс намайг чухал гэж үзэхгүй байна. Хүмүүс намайг хинч биш юм шиг үзээд байна гэдэг мэдрэмж авахлаараа тэр хүн өвдөж зовж эхэлж байна. Өвдөж зовж эхлэхээр ийм хоёр янзаар үндсэндээ ийм хоёр янзаар хүнээс хариу реакц гарч эхэлдэг. За тэгээд одоо өөр нэг орлуулдаг нэг арга болвол ерөөсөө анхаарал одоо би хүмүүст хүлээн авагдахын тулд зөвшөөрөгдөхийн тулд тэ анхаарлын хойноос хөөцөлдөж эхэлдэг. За ер нь одоо өнөөдрийн цаг үед нийгэмд бол хүнээр хүлээн зөвшөөрөгдөж гэвэл ер нь бид нар яадаг вэ гэвэл статусны хойноос хөөцөлддөг. Би одоо хүмүүсийн дунд би ер нь гайгүй хүн шүү гэдгийг харуулах гэж хичээж эхэлдэг. Тийм ээ. Тэрний төлөө би амьдарч эхэлдэг. Тэгээ жоохон мөнгөтэй, төгрөгтэй, амжилттай болоод тэрнийгээ би ингээд хүмүүсийн өмнө ингээд харуулад, хүмүүст гайхуулад ингээд ирвэл хүмүүс сайн намайг хүлээж авах байх гэсэн ийм ухамсаргүй, нууцхан хүслийн улмаас бид нар статусны хойноос өөрөө ирэхгүй хөөцөлдөж эхэлдэг. Тэгээд хувь хүнтэй харилцахаас илүү статусны хойноос хөөцөлдсөн хүмүүс болж хувирдаг өнөөдрийн цаг үед. За тэгээд өнөөдөр одоо ялангуяа ингээд эдийн засгийн энэ одоо өндөр тогтсон бол хизээч хүрж байгаагүй өндөр эдийн засгийн амжилтанд хүрсэн. Тэгээд одоо өнөөдөр энэ ялангуяа энэ одоо хөгжингүй нийгмүүдэд одоо барууны орнууд Америк гэднэрт бол ер нь хүмүүсийн үндсэн философи бол юу байдаг вэ гэхэлэр би бусдаас хамааралгүй байх ёстой гэж бодож эхэлсэн. Тэгээ яагаад үг гэхэлэр бусдаа хамааралтай байх гэдэг тий бус хүмүүстэй харилцаа тогтооно гэдэг бол аюу хэцүү. Тэрний оронд би ерөөсө бусдаас хамааралгүй одоо ингээд хэрв та нар одоо кино үзээд эргэн тойрны ялангуяа Америк хүмүүсийн амьдрал харах юм бол яг бид нар бол арай өөр арай жоохон одоо ингээд Аз хүмүүс тэгээд нэг гэр бүлийн ийм одоо үргэлжилж ирсэн соёлтой байхгүй юу. Тэгээд бид нар ерөөсө гэр бүлээр ингээд хоорондоо нэг ингээд зунгаарлалтай байж идэг иймэрхүү хүмүүс. Тэгэхээр бид нар дээр бол арай өөр. Яг цагаан хүмүүсийн амьдрал дээр одоо ингээд харах юм бол та нар кино үзвэл ээж автагаа таардаггүй, ах дүүстэйгээ таардаггүй. Хоорондоо ярихаа болц, хоорондоо харилцахаа болц. Ийм айл, ийм харилцаануудаар дүүрэн кино номнууд байждаг. Тэгээ өөрөөр хэлбэл хүмүүс яаж вэ? Бусдаас хамааралгүй. Бусдтай тэгж одоо ингээд нарийн зунгаарлцсан харилцаатай байхгүйгээр би тусдаа бие даасан байх гэж хичээж эхэлсэн. За тэгсэн чинь энэ хараа хандлага бүр эсрэгээр одоо бүр их том асуудлуудыг үүсгэж эхэлсэн. За өнөөдөр одоо ингээд Америкт одоо яг ингээд та нар Google-д үзэх юм бол гараад ирж байгаа. 5 хүний нэг нь өөрийгөө ер нь бол би гүнзгий депресстэй байгаа гэж үзэж байгаа гинэ. Ер нь одоо 5 хүний нэг нь депресстэй. За тэгээд 8 хүний нэг нь ямар нэг байдлаар одоо тэр депрессний эсрэг эм ууж байдаг. Америкчуудын 63% орчим хувь нь нойрны эм ууж унтдаг ямар нэг хэмжээгээр. Тийм ээ. Хүн одоо нойроо хүрэхгүй болтол байна гэдэг бол тэр хүнд бол ямар нэг хэмжээний депресс байгаа учраас л тийм ээ.
Тэгэхээр өөрөөр хэлбэл яаж нэг хүнтэй харилцахгүйгээр хүнтэй харилцаагаа өөр зүйлээр нөхөх гээд ирэхлээр хүн оюун сэтгэлийн хувьд өвдөж байна. Тийм ээ? Энэ нь ингээд шал ондоо асуудлуудыг бий болгосон. За үүнийг одоо ингээд тэр одоо хүмүүст хүлээн авагдахгүй байгаа мэт энэ мэдрэмжээ нөхөхийн тулд би одоо түрүү хэллээ бид нар статусны хойноос хөөцөлдөг. Өөр нэг өргөн хэрэгэлдэг арга бол одоо гэрийн тэжээвэр амьтад авч эхэлсэн. Өнөөдөр Америкт 93 сая айл гэрийн тэжээвэр амьтантай гинэ. Өөрөөр хэлбэл Америкчуудын гэр бүлүүдийн 64% нь гэртээ нэг гэрийн тэжээвэр амьтантай. Нохоо муур одоо юу байдаг. Тэг яагаад тэрийг ингэж их аваад байгаа мэдээж одоо олон шалтгаан байгаа шүү дээ. Нэг шалтгаан нь бол нохоо муур гэрийн тэжээвэр амьтан танд хайрыг өгдөг. Нөгөө хүнээс харилцаанаас авах ёстой хайрыг бид нар өөр зүйлээр нөхөж эхэлж байгаа байхгүй. Тийм ээ? Хүнтэй харилцаад одоо эхнэр нөхөр хүүхдүүдтэйгээ ч гэсэн харилцаа чинь тийм амархан биш. Харилцаад эхлэхлээр ерөөсөө тэр одоо тэр нөгөө нэг одоо хайр хүлээж авахаас илүү биднэрт стресс ирэх болдог. Тэрний оронд амтан авчих бол маш амарх. Намайг ер нь хөөрхөн байна уу, муухай байна уу, сайхан ааштай байна уу, муухай ааштай байна уу? Тэр амтан ерөөсөө доохгүй надад харт. Тийм ээ? Тэгэхээр өөрөөр хэлбэл ингээд одоо нөгөө бурхны анх тушааснаас өөрөөр алхаад хүмүүс алхаад эхэлсэн чинь өнөөдөр бид нар бүр их том асуудлууд бидний амьдралд бий болсон. За тэгтэл одоо бурхан биднэрт ингээд тушаасан байна шүү дээ. Ерөөсөө байна шүү дээ. Одоо тэр чиний амьдралд хамгийн гол зүйл чинь юу вэ гэвэл чи эзэн бурхнаа бүх зүрх сэтгэлээсээ хайрл, хөршийгөө өөрийн адил хайрл гэсэн. Тийм ээ? Тэгэхээр миний хөрш гэж хин юм бэ? Миний хөрш гэж хин бэ? Ерөөсөө би одоо өмнө хэлж байгаа тийм ээ ингээд Америкт хүн одоо 80 наслахад ер нь 80,000 орчим хүнтэй тааралддаг гэж. Одоо янз бүрийн байдлаар харилцдаг. Яг үнэндээ бол 472 хүнтэй л ойрхон харилцаа тогтоодог. Би биенийхээ нэр усаар мэднэ, ах дүүс, одоо ажил төрөл одоо ингээд үүх түүх нь бүгдээр ингээд мэддэг. Нэг дунджаар 472 хүнтэй. Тэгвэл бурхан надад хилээд байгаа тэр хөршийгөө өөрийн адил хайрлагаад байгаа чинь тэр 472 хүнийг л хэлж байгаа. Өөрөөр хэлбэл бурхан өөрөө бодож байгаа миний амьдралд авчраад тавьчихсан тэр 472 хүн нэг бүрийг хайрлах нь миний одоо бурханы өмнө хүлээсэн үүрэг байна. Бурханы надад өгсөн тушаал. Тийм ээ? Тэгвэл хэрвээ би үнийг биелүүлэх юм бол энэ бол маш олон талтай. Нэгдүгürt нөгөө нэг би одоо яах ёстой вэ? Хөршийгөө өөрийн адил хайрлаад өөрөөр хэлбэл би харилцаан дотор л эрүүл зөв хайрын харилцаан дотор би яг бүрэн төгс хүн болж өсч өндийдэг. Өөрчлөгдөж, шинчлэгддэг, уургадаг, цэцгэлдэг. Хэрвээ тийм харилцаа байхгүй, муухай харилцаан дотор байх юм бол хүн хорчийдэг. Хүн ургахаа болдог. Тийм ээ? Муухай үнэртэй болдог. Тийм ээ? Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо миний бурхан намайг бүтээсэн учраас яг миний мөн төрхийг мэдж байгаа учраас бурхан надад хамгийн зөв тушаалыг өгсөн байхгүй. Ганц зөргөө би чиний амьдралд янз бүрийн ингээд 472 хүн авчирч тавинаа. Энэ хүн нэг бүрийг чи хайрлаарай. Тийм ээ? Бид нар энэ дээр нэг зүйлийг эсрэгээр хийдэг. Бид нар хүнийг хайрладаггүй. Бид хүнээр хайрлуулах гээд оролдоод байдаг. Тэг хүнээр хайрлагдахын тулд бид нар яг түрүүчих шиг тийм ээ. Би айгүй мундаг хүн штэ, би айгүй сайн хүн штэ, би айгүй лаг хүн штэ гэд тэрийгэл ингээл гайхуулаад нэг ийм сигнал гадагшаага цацаад яваад байдаг байхгүй. Тэгээд ахлаар одоо би ингээл амар лаг хүн шиг харагдаад байвал те зузуу юм уу те одоо ингээ бэлгээ надад сайн болох байхаа гэдэг нэг ийм зөнгөөр бид нар ийм үйлдэл хийгээд яваад байдаг. Би өөрөөр хэлбэл бус хүмүүс сэтгэл төрүүлж хагаад тэгээд тэр хүмүүст би таалагдчих гэж оролдоод байдаг. Гэтэл яг бодит үнэн дээр бол ерөөсөө тийм байдаггүй. Би ямар хүнд сайн байдаг гэж надад сайн хүнд л би сайн байдаг байхгүй. Би ямар хүнийг сайн хүн гэж боддог гэж надад сайн хүнийг л би сайн хүн гэж боддог. Надад жоохон муу хүнийг бол энэ айгүй муу хүн би ямар нэг юм заавал олно.
Энэ айгүй хөгийн зантай наадах айгүй сонио. Чи өгнө гайгүй гэж бодсон. Үгүй байхгүй наа чи айгүй жоохон сонио штэ. Бүх шалтгаан хаанаас вэ? Энэ хүн надад жоохон муу юм байна гэдэг мэдрэмжид би авцсан байхгүй. Тийм ээ? Тэгэхээр хэрэг бид нар бусдыг хайрлаа. Бус хүмүүстэй тэр одоо нөгөө нэг эрүүл зөв хайрын харилцааг бий болгоё гэвэл би өөрөө л бусдыг сонирхож эхлэх ёстой. Би өөрийнхөө мэдрэмжийг хайж, өөрийгөө л чагнаад явах биш, бусд хүнийг хардаг, ойлгодог, инэрдэг. Ингэж эхлвэл сая жинхэнэ хайрын харилцаанууд таны амьдралд бий болно. Хэдийч нэг хайрын харилцаа таны амьдралд байна. Одоо танд 472 хайрын харилцаа бий болох ёстой шүү дээ. Хэдийч нэг хайрын харилцаа, гүн утга учиртай харилцаа байна. Та төдийчнөө аз жаргалтай, та төдийчнөө гэрэл гэгээтэй, баяр хөөртэй хүн болно. Та өөрөө. Та эндээс өөрөө хождог. Нөгөө талаас таны бурханд үйлчлэх хамгийн дээд үйлчлэл чинь ерөөсөө л энэ. Бурхан бид нарыг энэ ертөнцид эргэн тойронд хайрыг л түгээ гэсэн. Тийм ээ? Ерөөсөө бидний бурханд үйлчлж байгаа үйлчлэл бол ерөөсөө л энэ. Бид нар одоо ерөөсөө 24 цаг үнийг л хийхин тулд энэ дэлхийд ирсэн. Тийм ээ? Гурав дахь нь та хэн нэг хүнийг хайрлаж байвал, хэн нэг хүнд хайр, жоохон ч гэсэн сэтгэл өгч байвал таны энэ ертөнцид хүнд өгч болох хамгийн том бэлэг чинь ерөөсөө л тэр. Та хүүхдтэй машин тэрэг сургуульд орох зардлыг нь аваад өгч болно. Тийм ээ? 10 жил, 20 жил, өчнөө жилийн дараагаар таны хүүхэд байж тэ манай аав миний сургалтын төлбөрийг төлсөн шүү гэдгийг чинь бараг санахгүй, мартна. Юу санана гэж манай аав надаа ийм хайртай байсан. Миний төлөө ийм сэтгэл гаргаж ийсэн гэдэг ийм үйлдэл, ийм нэг дурсамжаа дээр л тэр хүүхэд амьдрна. Өгч байгаа материалдық зүйлс үргэлж мартагддаг. Өгч байгаа сэтгэл тэр хүнийг баяжуулдаг, тэр хүнд үлддэг. Тэгвэл бурхан биднэрт зүгээр л одоо ингээд нэг ийм яг хүмүүстэй харилцаа бол ерөөсөө амар биш ээ. Тийм ээ? Одоо манай эхнэр чиг, манай хүүхэд чиг, таны нөхөр чиг, таны хүүхэд ч гэсэн танд дандаа таалагддаггүй. Тийм ээ? Тэгтэл одоо бурхан биднэрт ийм тушаал өгөөд байна шүү дээ. Тэгээ одоо яаж тэгвэл одоо тэр хүмүүсийг хайрлах? Одоо ингээд та нар эргэн тойрны харуул та нар эргэн тойрч эвдэрсэн харилцаа дүүрэн байгаа. Тийм ээ? Тэрнтэй нэг уулзмааргүй, за энэтэй нэг хойр баймаргүй, яана тэрнтэй дайралтмааргүй байна. За тэрний хажуугаар дуугаа өнгөрөх юм шүү. Худлаа толгой дохиод инээгээд өнгөрөн шүү. Тэр гэсэн тийм ээ. Ингээд нөгөө нэг жоох удаан зогсвол таатай биш харилцаанууд та нарын амьдралд бас бидний амьдралд байгаа. Тэгвэл одоо нөгөө тэгтэл бодит байдал нь болохоор айгүй болдггүй айгүй олон харилцаа байгаад байдаг. Нөгөө талаас бурхан болохоор үгүй чи над харилцаануудаа хайрын харилцаа болго гэд ингээд тушаагаад байдаг. Тэгэхээр одоо энд одоо ямар шийдэл байна? Яаж одоо бусдыг хайрладаг болох юм? Тийм ээ? Тэгээ би өмнө ярьжсэн тийм ээ одоо нэг ад үзэгдэх зориг гэдэг нэг юм Япон зохиолчийн бичсэн ном байдаг. Тэгээ тэр номыг ингээд уншаад явах юм бол ерөөсөө нэг үндсэн санаа байгаа. Тэр үндсэн санаа нь юу гэж хэлж байна гэхэлэр хүмүүстэй харилцах харилцааны түлхүүр чамд өөртөл байдаг гэж. Би одоо ингээд бодохдоо ингэж штэ. Би одоо хариунаатай уг нэг би гайгүй харилцаатай баймар байдаг. Хариун нь надад амар муу. Тэг битүүрийн харилцаа ерөөсө болохгүй байгаамаа. Тийм ээ? Өөрөөр хэлбэл битүүрийн харилцаа яагаад болохгүй байгаа гэхэлэр ариун айгүй муухай штэ. Ариун надад муу учраас битүүрийн харилцаа болохгүй гэж тайлбар хэлдэг. Тэгвэл тэр номдэр эсрэгээр юу гэж хэлж байгаа нь үгүй ээ. Ариунаатай харилцах харилцааны түлхүүр ерөөсөө чамд л байгаа. Тийм ээ? Яаж гэвэл ариунаа чамд хэрхэн хандаж байгаагаас үл хамааруулаад ариунаад хэрхэн хандахыг сонгох сонголт бол чиний л сонголт. Ариуны чанд авир муу гэж болно шүү дээ. Тэгэхдээ чи ариунаад сайнаар хандахыг сонгох сонголт бол үргэлж минийх. Тийм ээ? Би ариунаад сайнаар ханддаг, ариуныгийн төлөө залбирдаг, ариунаад сэтгэл тавьдаг, ариуныг хараад инээмсэглдэг байж болно. Ариун намайг инээмсэглэхээр муухай хараад байж болно шүү дээ. Тэр бол ариуныгийн асуудал байхгүй. Миний асуудал бол би ариунаад хайраар хандахыг л сонгох хэрэгтэй. Яагаад
заавал хайраар хандахыг сонгох ёстой гинэ. Яагаад гэвэл тэр хүн бол Бурхан сонгож байгаад миний амьдралд авчирч тавьсан хүн. Тийм ээ. Тэгэхээр энэ хүнд хэрхэн хандаж байгаа маань ариуна битүүрийн хоорондын харилцаа биш байхгүй. Энэ бол Бурхан битүүрийн хоорондын харилцаа. Тийм ээ. Намайг ариунаг миний амьдралд авчирч тавьчихад Бурхан надаас юу хүсч хүлээж байгааг бол ган зөрөг ариунаад сайнаар хайраар хандаасаа гэдгийг л хүсч хүлээж байгаа. Би ариунаатай хялалзаад хэрэлдээл муудалцаал чулуун мулуугаар ягаал цаашаа харахлаар нулимж өрөөл яваад байх юм бол Бурхан намайг хараад толгойс ихсрэн шүү дээ. Миний хүү яагаад ийм байна? Тэ? Тэгэхээр бидний хүмүүстэй харилцаа болвол ерөөсөө тэр хүнтэй харилцаа ганцхан биш. Энэ бол ерөөсөө миний Бурхантай харилцаа. Энэ бол ерөөсөө миний Бурханыг хэн гэж үзэж байгааг л харуулж байгаа. Библиэлд тийм үг байгаа. Та нар нүдэнд харагдаж байгаа ах トゥ угаа хайрлаж чадахгүй мөртлөө. Нүдэнд харагдахгүй Бурханд хайртай гэж ярьж байгаа чи худлаа. Үнэхээр би нүдэнд харагдахгүй Бурханд хайртай юм бол Бурхан миний амьдралд авчираад тавьчихсан хүмүүст л би хайраар хандах үүрэгт. Миний өөрийн мэдрэмж хамаагүй. Тэр хүн надаа ямар ч одоо муу мухай зүйл хийсэн байж болно. Одоо жигнэс хийсэн ч гэж болно. Эсвэл би хийсэн гэж бодож ич болно шүү дээ. Тэр хамаагүй. Тэр бол ерөөсөө тэр хүнд сайнаар хандах болвол хандахгүй гэдэг бол ерөөсөө миний сонголт биш. Энэ бол Бурханы тушаал. Би үнийг л гүйцэтгэх ёстой. Тэр хүн миний сэтгэл таалагдахгүй байлаа ч гэсэн би тэр хүнээс таалагдах тэр сайн зүйлийг нь олж хараад хүлээж авах ёстой. Тэр хүн битүүрийн хоорондын харилцаа бүр байхгүй болцсон байлаа ч гэсэн тэр хүний төлөө би өдөр болгон чадахгүй залбираад явах ёстой. Энэ бол миний Бурханы өмнө хүлээсэн үүрэг. Нөгөө нэг тал нь хүн бол ганцхан одоо ингээд хүн нэг бүртээ харилцаан дээр өсөж өндөөдөг төдийг хүн бол тодорхой хамт олонд харьяалагдах. Тодорхой хамт олонны нэг хэсэг байх ийм үндсэн хэрэгцээ байдаг хүнд. Тийм ээ. Би одоо ингээл манай эхнэр хүүхэд хоёр миний амар фэн үйж болно шүү дээ. Тэ? Тэгээд тэр нь намайг миний сэтгэл санаа одоо ингээд зүрх сэтгэлд эрүүл байхад хангалттай биш. Би бүр ингээд хамт олонтой байх хэрэгтэй байхгүй. Зөвхөн манай гэр бүл төдийгүй өөр хэсэг нэг хамт олон намайг ганцрог бол бидний нэгэ гэж хүлээж авдаг ийм хамт олонтой байх хэрэгцээ байдаг. За үнийг мэддэг Бурхан. Тийм учраас бид нар сүмийг өгсөн. Тийм ээ. Өнөөдөр энэ зааланд сууж байгаа энэ хүмүүсийг одоо ингээд хин нэг нь ятгаад чи энэ энэрл сүмд яваа, явахгүй л хогч шүү гэж хаад оруулсан хүн бараг байхгүй. Ер нь бол бүгдээрээ ямар нэг байдлаар ирцгээс би бол юу гэж хардаг бол хүн болгоныг Бурхан гараас нь хөтлөөд газарчлаад энд цуглуулсан. За. Тэгэхээр би одоо надад нэг юм хамт олон өгөгдсөн байж штэ. Тэгэхээр одоо энэ хамт олон энэ сүмийг надад өгчөөд Бурхан надаас юу хүсч хүлээж байгаа вэ гэвэл за ганцөргөө. За би нэг ийм энэ энэрлэлт сүм гэдэг нэг сүм байгаа. За ёо. Би чамайг энэ нэг болгож байгаа. За тэгээд одоо энэ Бурхан надаас юуг хүсч хүлээж шаардаж байгаа вэ гэвэл чи энэ хамт олонны нэг бол. Энэ сүмд байгаа хүн нэг бүрийг хараад энэ хүн нэг бүр чамд таалагдах ёстой. Чи энэ хүн нэг бүрт одоо хайраар ханддаг болох ёстой. Тэгтэл энэ амаргүй. За ингээд яг л одоо энэ ертөнцид байгаа шиг энэ сүмд сууж байгаа хүн болгон янз бүрийн зантай. Тийм ээ? Зарим нь айгүй тайван хүн байна, зарим нь айгүй сандруу хүн байна. Зарим нь айгүй нээлттэй хүн байна, зарим нь айгүй дотгошоо хүн байна. Зарим нь дандаа өөрийгөө буруутгадаг хүн байна, зарим нь дандаа бусдыг буруутгадаг хүн байна. Зарим нь айгүй өндөр эготой хүн байна. Зарим нь бүр ингээд дандаа өөрийгөө буруутгаад гимшээ доогуур хараад явдаг хүн байна. Тийм ээ? Зарим нь айгүй эмзэг, зарим нь айгүй дандаа ингээд нөгөө нэг эргэн тойрондоо ингээд энэ намайг тэгээд тэр намайг тэгээд гэж хардаг хүн байна. Тийм ээ? Зарим нь айгүй ингээд юм болгоныг амар драма болгож хардаг хүмүүс. Зүг зүгээр үйл явдал болж хөө цаанчаас бөө юм болоод аюул болоод тэгээд ингээд яваад очихлоор зүгээр л байдаг нь үйл явдал болдог. Тийм ээ? Өөрөөр хэлбэл ийм ингээд янз бүрийн зан чанартай хүмүүсийн зааланд сууж байгаа.
Бодит үнэн гэвэл за бид нар яадаг вэ гэхээр тийм зантай хүмүүсээ харахаар ёо тэр өстө амар ядаргаатай ингээ балаараад байд юм аа. Тэр одоо ингээ өчгнөд байд юм аа. Энэ өстө мангар өнгөрөө гэл ингээл яваад байдаг. Гэтэл яг үнэндээ бол биш те. Тэр хүн нэг бүр тийм байгаад зарим хүн айгүй эмзэг, зарим хүн айгүй одоо тайван, зарим хүн бүр одоо ингээд ихэнхдээ юм мэдэрдэггүй ч хүн байна. Ийм байгаад тэр хүний буруу бараг байдаггүй. Тийм ээ? Төрсөн өссөн орчин, тэр хүний туулсан амьдрал, тэр хүн бид нар бүгдээрээ ямар нэг хэмжээгээр эвдэрсэн, гэмтсэн хүмүүс. Хэн нэгний одоо ямар нэг учир шалтгааны улмаас тэр болгоныг бурхан мэдж байгаа. Тийм ээ? Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ бидний ингээд хүн нэг бүр янз бүрийн замтай байгаа тэр хүний өөрийнх нь буруу бараг байдаггүй. Тэр хүний туулсан амьдрал, тэр хүний өссөн орчин, тэр хүний үүрсэн зовлон асуудлууд л тэр хүнийг тийм болгосон байдаг. Тэгэхээр одоо ингээд миний өмнө нэг асуудал тулгарч шээ. За ингээд ийм янз бүрийн замтай ийм хүмүүс байгаа. Тэгээд бурхан надаас юу хүсч хүлээж байгаа хэрэг чи энэ байгаа хүн болгоныг яг байгаагаар нь хүлээж ав. Ойлгож хүлээж ав. Тэр хүн болгоны зан чанар чамд таалагдах юусэн албатай биш. Гэхдээ тэр хүн нэг бүрийг хайрлах нь чиний үүрэг юм аа. Тийм ээ? Би одоо өөрийнхөө өсөж байгаа хүүхдүүдээс энийг айгүйх олж хардаг. Одоо ингээл найз нөхд нь янз бүрийн зантай хүүхд. Тэр тийм зантай. Ямар ч асуудал байхгүй. Тэр ихтэй айгүй хөгийн ийм зантай тэгээд байдаг. Тэр муу ихтэй балиар гэл бид нар бол айгүйх тэгдэг байхгүй. Хүүхдүүд юус тэгж хэлдэг. Ерөөсөө тэр хүнийг яг тэр байгаагаар нь хүлээж авдаг. Тийм тэр хүн ч тийм. Тэгэл болоо. Цаашаа үргэлжлүүлээд шүүгээд те ингээд л одоо муулаад л те өөлөөд л тийм байдаг. Тийм ээ. Тэгээд тэндээс би ингээ харахтаа бид нар ерөөсөө би нэг яг л ингэж хүлээж авах хэрэгтэй. Тийм ээ. Миний элдв зантай байгаад яг үнэндээ миний буруу маш бага. Тийм ээ. Бид нар одоо хэлж штэ. Бид нар ингээд явж итэл амьдралд амар хорон хүмүүс тааралддаг. Ингээд л ерөөс сэтгэлд нь таалагдах юм байхгүй. Чамайг харахлаар өөлж хараад л шүүж хараад л те ингээл хэлж байгаа үгийг чинь өөлөөд л тийм ээ. Ийм хүмүүс тааралддаг. Тэгээ тэр хүмүүс яагаад тийм байдаг вэ гэвэл яг түрүүчийн шиг хинч намайг хайрлаж хүлээж авахгүй байна гэдэг мэдрэмж авсан хүн. Тийм хүмүүсээс л тийм зан гардаг. Би ч тийм зантай байсан өдрүүд надад байгаа. Одоо ч бас тийм жоохон тийм байж магадгүй. Тэр бүгдийг туулж явж үзээд би өнөөдөр эргээд харахтаа за. Ерөөсөө чи юу туулж ийн тэндээс л чиний зан чанар гарч ирдэг. Чиний туулж байгаа нөхцөл байдлаас болоод би аюу сайн хүнч байх боломжтой, аюу муухайч хүн байдаг. Уучлаарай. Тийм ээ? Надад бүр одоо ингээл нөгөө нэг уулзсан хүн болгоно өөлөөд л тийм ээ. Хорсоод л тэгсэн мөртлөө худлаа өдөөс нь харж инээмсэглээл тэгж явсан жилүүд байгаа. Өдөрч биш, нэг удаач биш. Урт удаан хугацаанд тэгээд өөрийгөө өргөж бодоод би станаар би амар сайн хүн байхгүй. Эднэрийг муухай хүмүүс. Тийм ээ? Тэгээ би өнөөдөр тэр үеэ эргээд харахтаа би ерөөсөө нэг ийм шилжилтийн үе тулж байсан байна. Би тэнд өөр газар өвдөжсэн өвдөлтийг би энэ чиг рүү ингэж л гаргаж исэн юм байна гэдгийг олж хардаг. Тэгвэл өнөөдөр бидний дунд таны амьдрал тийм хүн таарлцахад тэр хүний туулж яваа зүйлээс л тэр хүн өнөөдөр хэдий ч нэ тэр хорон муухай байна. Хэдий ч нэ тэр хүн өвдөж байгаа учраас л тэр. Тийм ээ? Тэгэхээр өнөөдөр энэ сүм чуулган гэдэг яагаад миний амьдрал чухал юм бэ? Тийм ээ? Яагаад гэвэл энэ бол миний хайрлаж сурах орчин юм аа. Надад сонголт байхгүй. Чи биш тэрийг хайрлаарай. Энэ энэтэй нэгт мэдээ яах вэ гэж юус бурхан хэлээг. Энэ хүн нэг бүрийг авчирч тавьчихад за би одоо бүгдийг тэрч аваад хайрладаггүй яах вэ? Тэ? Гэхдээ одоо миний хамгийн анхны хийж чадах зүйл бол хүн болгоныг яг байгаагаар нь хүлээж авах гэж хичээж байгаа маань л
миний одоо хайрын хамгийн анхны алхам гэсэн үг. Тийм ээ. Тэгэхээр энэ үйл явц дотор бид нар хувь хүний хувьд төлөвшдөг, өсч өндийдэг, бид нар өөрөө ургадаг. Энэ үйл явц дотор бид нар бурханд үйлчлдэг. Энэ үйл явц дотор би нэг ч гэсэн хүнд та тийм ээ нэг зөв сайн үгийг хэлвэл, нэг жоохон ч гэсэн сэтгэл таслаад өгч байвал таны энэ ертөнцид ирээд хүмүүс түгээж байгаа гэрэл чинь л ерөөсөө тэр юм аа. Яагаад заавал сүм гэж? Тийм ээ? Яагаад заавал сүм гэж? Яагаад гэвэл бид нар ямар орчинд байна тэр орчинтойгоо л адилхан болдог. Тэгэхээр бид нар хэрэг одоо ингээд надаа энэ сүмээс гадна надаа өөр хамт олон байгаа. Би тэр хамт олон дотор их удах юм бол за ер нь бол их пэдгэр яриатай болно. Манай найзууд ер нь тийм их пэдгэр яриатай. Би нэгэ дооглосон, доромжилсан, тийм ээ хараал тавьсан. Эхтэй хүн ер нь ингээд жоохон хараал тавиад ингээд цаасганаад байгаа чинь өөрийгөө лаг кул гэж мэдрэх гээд байгаа юм шүү дээ. Нэг тийм одоо тэгээд ч байгаа юм биш ер нь. Ер нь бол одоо ингээд бүр одоо энэ Америкийн хүний зохиолын ном дээр би уншижсэн Трампыг ерөнхийлөгч болохоос өмнө ингээд олон эрэгтэйчүүд нэг дор цуглахлаар бүгд Трамп шиг болдог гэж хэлсэн байсан баг. Тэр номон дээр. Тэгээ бүгдээ ингээл цээж ингэж байгаа л тэгэл амар пэдгэр ярьж эхэлдэг гинэ тий. Оос тэнгнэ тэгнэ гэд ингэж ярьж эхэлдэг гэж байгаа байхгүй. Тэгээ би тэрийг ингээд ерөнхийлөгч болоогүй хаад уншичаад тэгээ дараа нь одоо ингээд одоо ерөнхийлөгч Трамп чи ер нь бол бас бавартай ирээтэй хүн шүү дээ. Тэгээ би харж ер нь энийг л хэлээд байсан юм байна тий. Өөрөөр хэлбэл би ямар орчин байна тэр орчинтойгоо хүн адилхан болдог. Тэгэхээр бурхан яагаад сүмийг тасалж аваад за энэ орчин болвол бурханыг хүндэлдэг, бусдыгаа хүлээж авдаг, тийм ээ? Бие биендээ хайраар ханддаг, зөв орчин байх ёстой. Тийм ээ? Тэгэд чи энэ орчны нэг хэсэг байх юм бол чи бас яг тийм л хүн болно. Чи яг тэр хүнийхээ хэлбрээр эргүүлээд энэ сүмээс гадна байдаг хүмүүстэй нөлөөлнө гэсэн. Одоо ингээл яг манай сүмийг янз бүрээр л ярьдаг л байх. Бид нар ч гэсэн өөрсдөө янз бүрээр голдог л байх. За хамгийн анх бид нар одоо энэ Westover Baptist Church-д цуглаал эхэлжсэн ингээл хүмүүс гадаа тамхитаа л зогсож идэг гэсэн байхгүй. Манай сүм бол ер нь болон тохоод зогссон тий. Манай пастор зөвлөхөн шүү дээ хөрхий. Яг нэг хоёр удаа л хөөрхий миний санджаар л хэлсэн баг. Та нар одоо тамхи битээ татаад байл да. Арих битээ уул да гэл тий. Тэгэл дугаал яваад байдаг. Тэгэл нэг харсан чинь одоо ер нь бол манай сүмд тамхи татдаг хүн нэг хэсэг хугацааны дараа баг байхгүй болсон. За арихтаар суудаг хүмүүс бол за ер нь бол дээх нь үед сүмэн дээр салмцсан ороод ирсэн хүмүүс байж л байсан. Та нар мэдсэн мэдээгүй би өдөр үүдээр хэрэг дуртай хүн шүү бид үүдээр суучаад энэ жоо халмцсан байна даа гэж харж лээсдэг тий. Тийм байхгүй болсон. За ер нь ингээ сүм дотор нэг хоорондоо талцаал хэрэлдээл тийм ээ. За ер нь бол өштэй нэг 30-40 хүнтэй групп байх юм бол ер нь дотор нэг хэдэн хэсэг болж хуваагддаг. Та нар мэдж байгаа шүү дээ. Тэгэл хэд дээр нийлчаал тэгэл ер нь одоо хүн төрөлхтний ааш гэж байгаа байхгүй. Нэг групп бий болох юм бол нөгөө групптэйгээ заавал сөргөлддөг гэж байгаа байхгүй. Тийм ээ 10 жилд ч гэсэн яг тийм биш шүү дээ. Ангаараа нөгөө ангитагаа ингээд ямар шалтгаан байхгүй нөгөө ангитагаа шөргөлцөөл яваад байдаг тийм. Яах гэж байгаа юм тийм. Яагаад гэвэл ерөөсөө л хүн нэг тодорхой групп бол хоёр групп байх юм бол хоорондоо дандаа шөргөлцдөг гэж байгаа байхгүй. Нэ? Тэгвэл энэ одоо олон хүмүүс ингээд янз бүрийн одоо бидний түрүүчи хэлсэн шигтэй янз бүрийн ааштай энэ хүмүүс цуглчаад бид нар нэг олон групп болчоод хоорондоо модалцаад хэрэлдээд эсвэл тэрээр үүдээр ингээд бие нэг хараагаад самардаад тийм байдаггүй. Өөрөөр хэлбэл яаж вэ? Нэг тийм энэ ертөнцийн биш бас нэг тийм зөв хамт олон энэ хамт олон дотор нэг тийм зөв соёл зөв хараа хандлага тийм ээ би гадуур хичнээн саасганд явлаач сүм рүү орж ирээд би тэр үгэнд дугаал суучдаг тийм ээ яагаад гэвэл энэ бол тэгж миний одоо саасганд явдаг онгорч явдаг хараал хилдэг орчин биш байхгүй тийм ээ тэгэхээр ингэж ийм хамт олон болгож энэ сүм гэдэг чинь амьд хамт олон юм. Тэгээ энэ амьд хамт олон байж ээж энэ хамт олонны нэг хэсэг байж ээж
бид нар сая яг Кристиан хүмүүс болдог. Тийм учраас сүм гэдэг бол бидний амьдралд маш чухал юм аа. Энэ бол амин чухал юм. Бид нар сүмийг харахтаа сүмд дандаа хэрэглэгч шиг хандах гэдэг. Ингээд бүтэн сайнд ирээд нэг 2 цаг суучвал том юм гээгүүлж байгаа юм шиг. Тэ? Манай уянгоо хоёр талыг фейвор хийж байгаа юм шиг. Тэ? Энэ одоо манай харцлага ойлгоод би сүм дөрөв овоо явж байгаа штэ. Тийм ээ? Энэ ерөөсөө тэр манайтай уянгатай ерөөсөө бараг хамаагүй уучлаарай. Яг нь манайг хончин болгож тавьсан үнэн. Гэхдээ энэ сүм бол ерөөсө бурхны сүм. Энэ бол бидний сүм. Энэ сүм дотор ямар нэг буруу уур амьсгал хандлага байх юм бол тэрний эсрэг бид нар зогсдог байх ёстой. Тийм ээ? Тэр буруу хандлагыг ингэхгүй шүү. Бид нар энэ сүм дотор хэрэлдэхгүй шүү. Бид нар тийм хүмүүс биш шүү. Энэ бол тийм орчин биш, тийм хандлага гаргадаг газар ч биш. Тийм ээ? Энэ сүмийг бид нар илүү гэрэлтэй, гигээтэй бие биенийг хайрладаг, хүлээж авдаг, байгаагаар нь хүлээж авдаг. Ийм л амьд орчин болгохын тулд Бурхан биднийг энд авчирч тавьсан. Тэрний төлөө үйлчлэл та бидний хүмүүн нэг бүрт байгаа гэсэн үг. Би түрүү хэллээ тийм ээ. Хүн хамт олонд хүлээн зөвшөөрөгдөхгүй байвал, хүлээж авахдахгүй байвал хүний сэтгэл өвддөг гэж. Өвдөлтөө тэр хүний тархины бүр тэр яг одоо хөл гарыг чинь хугарахад өвддөг тэр хэсэг цочирдог гэж. Хүний хуурамчч бай, жинхэнч бай шалтгаанаар хүмүүс намайг хүлээж авахгүй нэ гэж бодоод өвдөж байгаа хүний өвдөлт нь жинхэнэ байхгүй. Тэгэхээр одоо бид нар энэ сүмд сууж байгаа бидэрт том үүрэг хариуцлага байгаа. Энэ сүмийн хаалгаар хүмүүс ороод ирдэг. Тэгэд манай сүмд ер нь барагтай шинэ хүн тогтдог. Яагаад вэ? Бид нар хүлээж авдаггүй. Тийм ээ? Энэ бол манай сүмийн нэг том дутагдал, нэг том буруу хандлага, нэг том өргөс. Өөрөөр хэлбэл тэр орж ирээд тэр хүн яагаад буцаж ирэхгүй вэ гэхлээр энэ хүмүүс намайг хүлээж авахгүй байна гэдэг мэдрэмж аваад тэр нь тодорхой хэмжээгээр өвдгөж байгаа учраас ирэхгүй байна. Тийм ээ? Тэгэхээр энэнд хэн буруутай? Би буруутай. Та бид нар бүгдээрээ буруутай. Өөрөөр хэлбэл бидний энэ хамт олон дотор бидний хандлага бол эсрэгээр үүдэр санамсаргүй чадгаа нөхөн орж ирээд тэр хүмүүс намайг өөрийн гэж хүлээж авч ийлээ. Тэр хүмүүс намайг айгу чухал гэж хүлээж авч ийн гэдэг мэдрэмж авах хэрэгтэй. Үүнийг өгөх нь та бидний Бурхны өмнө хүлээсэн үүрэг юм аа. Бид нар зүгээр энд нэг ингээд бүтэн сайнд ирээд нэг ингээд манай гүйгүүлэх гэж ирж байгаа юм биш ээ. Манай юм уу одоо би ч юм уу номлоо тэгээ тэндээс та нар нэг ухаарл аваад л нэг амар тижээгдээд л тэгэл эх 7 хоног жоо гэрэлтэж явуулах гэж ирж байгаа юм биш. Тэгчгүй. Тэ? Миний ярьсан зүйлийг, пастрын ярьсан зүйлийг 24 цагийн дараа 80-90% нь хүмүүс мартдаг. Ч тэ? Хүний мөн төрхтөрөөс гарцсан судалгаа шүү дээ. Хүн чихээр сонссон юм 24 цагийн дараа 80-90% нь мартдаг. Тэ? Эсрэгээр бид нар энэ сүмд үйлчилж, тийм ээ? Бие биендээ хайрыг өгч, бие биендээ гэрлийг өгч, тийм ээ? Бие биендээ үйлчилж байж бид нар Бурханд үйлчилж байгаа хэрэг юм аа. Тийм ээ? За яг мэдээж одоо харилцаа болгон дээр бас одоо ингээд бид нар нэг хэлэх юм байдаг. Ерөөсөө бид нар юу гэж ойлгодог вэ гэхээр Кристиан хүн гэхлээр ерөөсөө ингээд би бол ерөөсөө ингээд за гэл ингээд ерөөсөө хинч ямар ч ааш гаргасан толгой тохиод аяар нь байвал айгүй хайраар дөрвөн хүн байна гэж бодох юм шиг ийм ойлголт байдаг. За өөрөөр хэлбэл одоо хүн болгонд нэг тийм нарциссист хандлага байдаг. Ерөөсөө хүн тийм нарциссист хандлагагүй хүн гэж ерөөсөө байхгүй. Өөрөөр хэлбэл нарциссист хандлага гэдэг нь юу юм гэхэлэр би өөрийгөө хамгийн гол дүр гэж боддог байхгүй. Тэгэд бусд хүмүүс л намайг ингээл хараад л анхаарад л сонирхоод байх хэвээр. Тэгээ нарциссист хүмүүс яадаг вэ гэхэлэр намайг яриулахгүй байвал та нар намайг сонсохгүй байвал би та нарт дургу болоод байдаг. Тэ өөрөөр хэлбэл ийм нарциссист хандлага хүн болгонд байдаг. Гэтэл заримдаа бүр ингээд арай жоохон хэтэрсэн нарциссист хандлагатай хүмүүс байна.
Өөрөөр хэлбэл одоо ингээд би одоо тийм хүн байх юм бол би одоо ингэх байхгүй. За би энэ энэрл сүмийг одоо ингээд нөгөө ардын намын модон тамгыг хин сэлсэн би сэлсэн гэдэг шиг тий. Энэ энэрл сүмийг эхнээс нь авахулаад би л байсан. Тий. Тэр одоо нөгөө ардын намын модон тамгыг бодоогийн ширээний хөлийг нь тайрч аваа сэлж хийсэн гэдэг тийм домог байдаг ш. Тэгээ одоо тэр бодоо тэгж хэлж байгаа ш. Тэрэн шиг би одоо намайг байхгүй бол ер нь энэрл сүм гэж байхгүй. Би энэрл сүмхнээс цөмөр өнгөөс нь ахмад. Эдгээр намайг хүндлэх ёстой. Тийм ээ. Өөрөөр хэлбэл би яаж юм? Би хүндэтгэлийг, хайрыг хүлээж авахыг та нараас шаардаж эхэлж байгаа байхгүй. Шаардахтай бүр тодорхой хэлбэрээр тийм ээ. Зуул надтай арай ч ингэж харцахгүй зөвхөр. Тэ? Зуул намайг хараад инээмсэглээд толгойд өгчих хэрэгтэй байхгүй. Түрүү хажуугаар ингэ толгой дээгүүр өнгөрч байна. Энэ хин бэ? Тэ? Өөрөөр хэлбэл яаж юм? Хүн хүнээс хайрыг, хүндэтгэлийг хүлээн авахыг нэхэн шаардна өгч шаардахтаа бүр яг ийм л хэлбэрээр өгөх ёстой гэдгийг өөрөө тогтоогод нэгтэг. Тэгээд хүмүүс мэдээж тэрийг өгч чадахгүй шүү дээ. Чадахгүй болохоор тэр хүмүүс муу болж эхэлдэг ийм харьцааны хандлагууд байдаг. Бид нар ч гэсэн яг адилхан зүйл гэртээ ч гэсэн хийж байгаа, эргэн тойрондоо хийж байгаа. Эхнэрүүд яадгүй. Манай хөр надад хайртай биш. Тэ? Яагаад гэвэл хайртай бол ингэдэм юм уу? Хайртай бол тэгдэггүй шүү. Тэ? Надад цэцэг өгдөг, яадаг, намайг сонсдог, намайг хүндэлдэг, намайг ядраад ороод ирэхлээр гутал хувцас тайлаад хөл мөлөнд массаж хийж өгдөг байхгүй юу? Энэ тэгдэггүй. Тэгэхээр надад хайргүй. Тийм ээ? Эрэгтэй хүмүүс бас адилхан. Энэ манай эхнэр одоо ингээл надад хайргүй. Ер нь л хайртай биш юм шиг байгаа ингээ. Уурлаа яваад. Яагаад вэ? Одоо ингээл ээж нь ямар хоол хийдэгч байсан те ингээд ээжээрээ голцоо баримжаална те эмэгтэй хүмүүс ааваараа голцоо баримжаална. Тэгэл ерөөсөө ингээл одоо хоол молоо хийгээд гэр орноо цэвэрлээл ийм л байдیں штэ. Байхгүй байгаа штэ. Намайг юм ярихлаар дандаа миний үг дундуур нь таслана, үг гүйцэд яриулахгүй. Одоо ингээл би ч гэсэн ингээл хичгээдээ ярьсаа намайг яриад эхэлж байгаа толгой дөхөд ингээд нэг эхлэрэндээ дургу өрөөд идэх байхгүй. Тэгээ яагаад тэгэхээр хүний яриа гүйц сонсоогүй төрүүлээд юу хэлэх гээд байгааг мэдээд байгаа юм шиг ажиллаад тахлаар чи миний дургу өрөөд шүү дээ. Тэгэхээр яагаад байна бид нар яг ингэж ханддаг байхгүй юу? Тэр хүний эсвэл одоо миний бусд өгөх хүндэтгэл нь хайр нь яг таны хүссэн хэлбэрээр биш байж болно шүү дээ. Тийм ээ? Манай эхнэр яг миний хэлснээр одоо би бол тэгж бодож олно шүү дээ. Манай эхнэр одоо ингээд надад хайртай болвол намайг хүндэлдэг юм болвол миний үгийг үг дуугүй сонсох ёстой. Яг биелүүлэх ёстой. Надаар ингээ олон дахиж хэлүүлэх ёсгүй. Манай хүүхэд ч адилхан. Ер нь намайг нэг жоохон эвгүй харах юм бол ингээ манай хүүхэд гөлөлзөөд хичээлээ хийдэг байх ёстой ч гэдэг юм. Одоо нэг иймэрхүү нарциссистик хандлага бусдаас хайрыг хүндэтгэлийг яг энэ л хэлбэрээр авна гэсэн хандлагаар бид нар ханддаг. Биднэрт ийм зүйлс байдаг. Тийм учраас аливаа харилцаанд заавал хэл хязгаар, хэмжээ хязгаар гэж байдаг. Бид нар бусд хүмүүсийн ийм хандлаганд тодорхой хэмжээнд хариу өгнө. Тодорхой хэмжээнд бид нар үгүй гэж зогсдог байж ээж харилцаанууд сая амьд явдаг. Тэр үгүй гэж зурж байгаа зураас чинь бас хайр юм аа. Тийм ээ? Одоо архичин одоо нөхөртөө юм уу хүүхдтэй айл байдаг. Архитаал яваад гэр орноос юм болгоо хийгээд ирээл гэрийнхэн дагсан тавиад тэгэл гэрийнхэн нь тэрийг ингээд сар жилээр ингээд зөвшөөрөөд архины мөнгөний өгөөд хэрэг төвхт орохгүй цагдаа магдаа барих гэхлээр өмөөрөөд ингээл яваад байдаг. Тэгээ энэ хайр мөн үү? Тийм ээ? Энэ хайр мөн үү? Үгүй ээ. За чи энэс согтуул манахаар битээ орж ир. Тийм ээ. За энэ сүүлчийн удаа чамд өнгөд энэс чамд дахиад архины мөнгө хизээч өгөхгүй. Тийм ээ. Зураас зурж, зогсох газараа зогсож тэр хүнийг тэр зогсоох газар нь зогсоож байгаа нь бас хайр. Тэгэхээр Кристиан хүний хайр гэдэг бол зүгээр энийгээд л толгой дохиод л ингээд байхын нэр бишээ. Тийм ээ. Харилцаа болгоно тодорхой баундари байж бас үгүй гэж хэлэх газараа үгүй гэж хэлж байгаа маань ч гэсэн хайрын үүднээс юм шүү. Та нар тэгнэ үст.
хүүхдээ бүтлгүй мийгэл яваад байвал яах вэ одоо би ингээд Кристиан хүн хайртай юм чинь одоо ингээд миний хүүхд айлын хүн юм холгоо хийгээд бол мөнгөнд төлж өгöd байя гэж явахгүй шүү дээ. Та нэг өдөр өгөө төлөхгүй энэ хүүхэд цагдаад баригдаад тэр шийтгэлээ аваад орон шоронд суугаад эртхэн тэр сигналаа аваад болдоггүй юм байна гэдэг. Аливаа үйлдэл гашуун үр дагавар байж болдог. Түүнийг амсаад болдоггүй юм байна гэдгээ мэдэх тэр цэгт нь хүргэхийг зөвшөөрч байгаа маань ч гэсэн хайр юм аа. Тийм ээ. Бурхны хайр гэдэг бас яг л үнтэй ижилхэн байдаг. Та бид нарыг алдаад буруу юм хийгээд явхад Бурхан харж агаад тэр алдаа бурууныхаа үр дагаврыг амсахыг ч Бурхан зөвшөөрдөг. Бид нар өөрсдөө буруу сонголт хийдэг, өөрсдөө буруу шийдвэр гаргадаг, өөрсдөө буруу үйлдэл хийчээд үр дагавар нь гашуун үр дагавар гараад ирэхлээр Бурхан минь яагаад гэж зогсдог. Тэрэнд Бурхан хамааг энэ бол та бидний хийсэн сонголт, хийсэн үйлдэлийн өөрийнх нь үр дагавар. Хувь хүн болж өсч өндөн гэдэг бол хийсэн сонголт, үйлдсэн үйлдэлийнхаа үр дагаврыг бүрэн хүлээж авч үүрэх чадвартай байхыг л хэлдэг. Тэгэхээр хайр гэдэг бол зүгээр л тэрвэрч өмсхийн нэр биш ээ. Тэгэхээр яагаад Бурхан биднэрт тийм ээ одоо тэр Библийн тэр Матай номын ишлэл тийм ээ яагаад Бурхан биднэрт энэ бүх хууль дүрм чинь ерөөсөл ийм хоёрхан тушаал дотор л багтана. Эзэн Бурханаа бүх зүрх сэтгэлээсээ хайрл, хөршийгөө өөрийн адил хайрл гэсэн. Энд л хүмүүс бидний хүн байх хамгийн мэрэгэн ухаан. Энэ ертөнцид хүний амьдралаар хамгийн зөв амьдрах бас Бурханд хамгийн зөвөөр үйлчлэх тэр мэрэгэн ухаан зөвхөн энэ тушаалд л агуулгадж байгаа юм. Тэгэхээр эзний үгийг дагаж эзэн Бурханаа бүх зүрх сэтгэлээсээ хайрладаг, бас хөршийгөө өөрийн адил хайрладаг хүмүүс байцгаая. За баярлалаа.